Лигийнхаа мэтэр. Канал зурчил бодчих гээд байна. Канаад очваа. Канаа хийгээ сурчаар штэ янз бүр. Би нөгөө мосо дээр юм хийгээд нөгөө мосо хариуцсан хүн болцоо. Аймгийн. Тэгсэн чинь энэ дээр нөгөө файл оруулах хэсэг нь байдгүй. Файл атаач хийдин яаж хийдин энэ дээр ерөөсөө сонголт нь энэ дээр нэг бичгийн авчиртай юм гарч ирэх юм байна. Атаач хийдэг. Тэр нь гарч ирэхгүй. Яаж ч хэлцэхгүй тужирсангүй. Чи яас юм уу? Мэдлэгээр бүртгүүлсэн юм уу? Мойсороо бүртгүүлсэн юм уу? Мойсороо бүртгүүлсэн хаа. Энд чинь мэдлэгээр орж байгаа лөө. Тэр чинь мэдлэгээр орох хэрэгтэй. Мойсороо. Мозороо. Мэдлэгээр орох юм уу? Тийм, мэдлэгээр орох хэрэгтэй. Тэр хаягаад солих вэ гэдэг нь бас нэг заавар байсан баха. Мойс хаягаар бүртгүүлсэн бол яаж мэдлээ хаяг болох вэ гэсэн заавар авах хэрэгтэй. Мэдлэгээр ороорой заа. Тэгэхээр тохиргоонд бүтээ харуулах юм тий. Тий, мойс ч буруу. Мойс буруу гэсэн. Гэтэ би мойсоор нөгөө нэг яг амар хариуцсан хүмүүс биш болохоор мойсоор орохгүй л. Биш ээ, мэдлэгээр орохгүй л. Тэр энэ өөр юм биш үү? Атаач гэсэн энэ юм гарахгүй байгаа байхгүй. Энэ зураг мураг оруулах эдгээр нэмэлт юмнууд нэрс гарч ирэхгүй. Энээс хойш нь гарахгүй, энээс урагшаа гараад. Энэ миний зарим нэг энэ. Чи мэдлэгээр юу ч нэвтрээд үзсэн. За одоо канва руу нэвтэрч орно. Бичлэгээ эхлүүлсэн баха сая. Бичлэгээ эхлүүлээрэй. Эхлүүлсэн байна. За канватар нэвтрээд орохоор энэ дээр мойс хаяг мэдлээ мойс хаягаар орохоор канва үнэгүй байна гэсэн шүү дээ уулна. Тэгээ минийх бол одоо ямар хаягаар орохоор мэдлээ хаягаар юу гараад орсон. Миний бүх юунууд канонууд нь лиценз нь бүрэн болцсон болохоор үнэгүй болцсон болохоор яаж ч орсон үнэгүй л одоо минийх. Энэ нэг тэтмэн цэнхэр юу болохоор одоо ингэ саарл болчоороо үнэгүй тохиргоо болчихж байгаа. Хаан титэн бэ? Энэ доотлолтой энэ брэнд гэсний дэтлээ. Энэ саарл бол одоо ингээд канон үнэгүй болно гэсэн. За хэлний тохиргоогоо солихдоо өөрийнхөө дүрс рүү орж байгаа. Энд болохоор тохиргоон дотор хэлний тохиргоо байгаа. За хэлээ монгол болгоно. Тэгвэл ингээ монголоор хавдана гэсэн. За тэгээд ашиглах зорилготой нь багш гэдгээ оруулж өгнө. За хамгийн нэгдүгürt энэ дээр бол боловсрол зориулсан гэдэг юм багц байгаа даахгүй үнэгүй болчоор хичээлийн хөтөлбөрийн багцууд санаагаа уралдуулах мэдээллийн карт маркет ингээд төрөл болгоны юм хуулиуд байгаа. За энэс гадна ээлж хичээлийн хөтөлбөрүүд хичээл төрөлөгдөх нөгөө нэг юунууд байгаа. Боловсрол багц дотор нөгөө нэг юу вэ activity хэрэглэгдэхүүнүүд байгаа. Цагаан цаасан хэрэглэгдэхүүнүүд. За одоо жишээлбэл хим гэдэг химичилтэй холбоотой хичээлийн хуваар захаа тайлан хими хичээлийн хими олгогдолтой хичээлийн жилийн эцэс сурталчилгааны хуудас мөцгөнэ. За энэгээр нь хийгээд үзье да. За энд ингээд чи сая шууд тэрэн дээр нь дармагц юм хоос ууц нэгтэж юм уу? Тэ. Энэ одоо файл энэ рүүгээ ороод одоо канва руугаа ороод хими хичээл гээл хичээлийн хуваар энэ хичээлийн эцсийн сурталчилгааны хуудас гэдэг дээр хувийн төлөвлөгч байж болно, баннер байж болно, зайлмж байж болно. За хичээлийн хуваар гэдгийг нь үзэх үү. За ингээр одоо хичээлийн хуваарийн загварууд гарч ирнэ хажуу талд нь. Ингээд ийм хөөрхөн загварууд ингээд үгүй солих. Тэгээд нэг өдөр хичээлийн хуваар уцаа игэвэл энэ тавчин дээр дарна. За тэгээд
Бэлэн загварууд тавих гэдэг ба шүү дээ. За тэгэнгүүтээ ийм хэлбэртэй ингээд ийм өөрхөн зүүсэн хэлбэртэй schedule хэлбэртэй одоо энэ бүр ийм цагчилсан ийм schedule хэлбэртэй байна. Ийм ажлын хэлбэртэй ингэж гаргаж ирж болж байна. Ийм schedule хэлбэртэй байна. За одоо ингээд энэ дээр тохиргоонуудаа өөрчлөөд ингээ яваад байна. Миний тэр нөгөө нэг төвөргөөр нь болохоор монгол хэл байхгүй байдаг юм. Хэл рүү н орохоор. Чи дэлгэрэн шийдэлгүй. За. Би компьютероор орж байгаад компьютероор чамдаа давхар явж байгаа юм. Би тэгвэл компьютероор бүр уудс руу ороод. Тэр чинь аккаунттай хажууд болчихгүй. За. Одоо харагдж байна энэ дотор ингээ хэл нь монгол байхгүй байна гэж би харадах юм зүг. Очи тэр гоо. Наа чи монгол гэж алгав. Харин энэ чинь нөгөө үсгийн дараалтаараа л байна үстэй MS. Тэ. Чи гоо доош нь явал монгол гэд кириллээр бичсэн байгаа. Тийм дуустал нэхнээс нь явал. Өөдөхгүй. Надад ч байгаа. Тийм шүү дээ. Би одоо үсгийн дараалал гэж. Үсгийн дараалал хамаагүй. Тийм би. 30 өдрийн турш үнгүй ашиглаарай гинүү. За чи тохиргоогоо хийгээгүй юм. За одоо хоёлаа чи мойсоор орж ийн нүна та. Хийж байгаа мойсоор орж байгаа. За одоо тохиргоон дээр хоёлаа засвар хийдэг үл. За наадха чагталж байгаа. За одоо чи дахиад саяныхаа тэрний за наад хараа. За жоохон төлбөр гэдэг дээр ордоо. За тэгээд боловсролын зориулалтаа Canva үнэгүй ашиглах. За наатхайгаа Монгол гээд үргэлжлүүлэх гээд одоо энэ дэр баахан сургуулийн групп руу орчичээд чи. За тийм нэг сургуулийг сонгоч. Сэлэнг мандлын дүрийг сонгооч. Ингээ болцсон уу? Ингээ болцсон. Энэ титм нь одоо ингээ шарлаад ирж байгаа юм тий. Наад чин цагаан цайвар болох хэвээр да. Өнгөгүй сар болох хэвээр да. Шар байгаад байна тий. Тий. За дахиад саяныхаа юу руугаа ороод. За наадах чин. My school team энд байхгүй нэг ч. За наадах чинь байхгүй гэдгийг сонгож. За одоо наад дээр тэгвэл. За наадах суман дээр дар. За наад дээр шүү дээ чи эхнийх дээр нь нөтийнхөө баримтыг нөтийн солиорч байна. Ийм Монголиогоос цалингийн тодорхойлолтоо монголоор татаж сүүлийн 3 жилийнхээгээ татаж оруулаад багш үнэмлэхнийхээ 2 дахь дээр нь багш үнэмлэхнийхээ зургийг оруулаад 3 дахь дээр нь болохоор дахиад хардаа сургуулийн ажлын газрын тодорхойлолтоо оруулаад хүсэлт илгээчихэр наадч үнэгүй болно. За байж байгаа. Би энэ эднэр дээр ингээд явна гэсэн юм. Энэ ногоонууд дээр. Тийм, саяны ногоонууд дээр чинь хавсрах баримт өчгөө. Наад 3 баримт өчгийг хавсрах хэрэгтэй байхгүй. За чи ийм Монголиа руугаа оржгаад цалингийнхаа 3 жилийн юугаа татчих. За тэгээ. Би бичээд авъя. Нэг нь ийм Монголиа, нөгөөх нь юу гинэ? Ийм Монголиогоос багш үнэмлэхний зураг. Үнэмлэхний зураг. Тэгээ ажлын газрын ч юм уу нэг юм тамга тэмдэгтэй тодорхойлт маягтай тийм юм хийгээл. Тэгэл тийм 3 юм авсарч. За. Нэг дээр нь пассворт ч хийж болно. Ер нь аль нэг албан бичиг баримт тийм л. Тэгээд цалингийн тодорхойлт юм тий. Ерөнхийдөө багшаар ажил өнтер гэснийг нотолт юм л. Тэнгууд Каногийн төвөөс чамд лиценз 7 хоногийн дараа лицензийг чи үнэгүй болгоод явуул. За ойлголоо. Саяныхаа ойлгоцсон те.
Одоо тэнгууд наатах чагталж. Наатахаа чи юуны дараа бол наатахаа чинь ороод янзлах юм биш үү чи? За одоо нэмэх тэмдэгэн дээр үүсгэх гэдэг дээр дараа. За одоо хамгийн эхлээд хоёлаа юу хийх вэ? Presentation хийх үү? Presentation-ы загвар. За тэгээ. За presentation руу ор. За ингээд янз бүрийн. За тэр дээдл дээр нь болохоор хими хичээл гээд монголоор биччих. Хими хичээлтэй холбоотой presentation бэлдээ. За за наатахнаас айл нэгийг сонго. Одоо ингээд бүгд бүх хуудсыг гэж. Бүх хуудсыг ашиглана. Ингээд бүгдээр ороод ирж байгаа. Тэгэнгүүт нь одоо уусмал ба миксинг гэдэг чинь холимог. За холимог ба уусмал гэдэг сэдвийг заахад шаардлагатай наадах чинь презентацийн бэлэн загвар гэсэн. Тэгээд чи одоо ингээд хийм гिचээд сэдвээ бичээд өгөх юм бол яг тухайн агуулгатай хамаатай одоо ингээд хөөхөн бэлэн цаанаас зурагтаагац шалгалтаа наатах чи юм хөөхөн ийм бэлэн юм гарч ирнэ гэсэн. За дахиад тэгээд наатахаа болохоор хуваалцах гэдэг дээр дандаа ингээ бүх үйлдэлүүдийг хийгээд дууссан тохиолдолд за татах үнтэй хуваалцч болно. За наатахын за татах давчин дээр дараад PDF дээдлийн гурвалжин дээр PDF-ийн хажуутлын доош харсан суман дээр дардаа хажуутлын наадхан дээр чинь PPX-ээр хадгалах уу, видеогоор хадгалах уу, зургаар хадгалах уу гэж сонголтууд гараад ирж байгаа. За PPX-ээр хадгалъя. За энийг орчих энэ сэдв миний сонирхож байгаа сэдв биш учраас. За үгүй арган зааж. За тэгвэл буцтаа гэл. Би нөгөө нэг юу цахилгаан дээр үзүүлэн гэдэг рүүгээ дахиад ор. Тэр хамгийн ихнийх уртлах руугаа дахиад ордог л. Анхны одоо Canva орсон энэ юутай Canva төлбөр гэсэн рүүгээ ордоо. За буцаад тэрлэг ба. Яасан бэ? Үзүүлэн гэж яал гэж. Төлбөр гэсэн Canva төлбөр гэсэн хажуутлынх нь чи хамгийн эхлээд орсных руугаа. Яг одоо энэ холимог ба уусмал гэдгийн хажуутлын Canva гэчээд урталтаа төлбөр гэсэн багаз. Тэр лугаа дээдлийн бүр scroll bar бүр дээдэлтэй ба яагаад. За наатахаа чагталчих. За одоо хоёлаа дахиад үүсгэх гээд явна. Тэр хажуутлын тэр за файл юу? Хөөмс. За тэгэл хөөмсөс руу орчих. За дахиад үүсгэх гэж. За дахиад үүсгэх гэчээд энэ дээр би яг presentation яваад presentation чинь танилцуулга л үү энэ presentation за наата presentation авчаад за саяныхаа сэдв дээр одоо яг хүссэн үгээ бичээрэй. За тэгээ цахилгаан хийм тэр дотроо бүр галваны хэлхээ электролит хэлхээ аахгүй. За тэгээд үгнүүдэд тодорхой биччих. Тэгэхээр наад бол чи аль нэгэн дээр нь тохирох юм гараад ирнэ. За наад хажуутай шаарсан суман дээр нь дараарай. Доороо хөхөнгөтэй. Энэ сэдвтэй холбоотой. Тийм. Ингээд орж ирж байгаа. Тийм. Олон сонголттойгоор тэнгууд яг хичээлийнхаа агуулгад тохирсон юм презентацийн бэлдүүлэх байхгүй. Гаргаж ирэх байхгүй наатахчаа хамгийн гоё. За доошоо их доошоо явах тусмаа хамааралгүй юм их гарч ирнэ шүү. Нөгөө өгнүүд ч холимож юм. Эхний нэг 6 мургаа юм уу 8 юу ч нь л хамгийн эвтэйхэн шууд сонгож авах боломжтой юмнууд байгаа. Бус нь болохоор ер нь бол хамаагүй шахуу юмнууд дагаж гарч ирнэ шүү. Нөгөө аль нэг үг нь орцсон. Тийм хамаагүй юм дагаж гарч. За бүгдийг сонгох. Наа чинь бүр хэдэн хуудастай 10 хуудастай мэн те. Бүгдийг ашиглана гэвэл ийм хөөрхөн хүүхдийн зурагтай. Тэгээд энэ төстэйгүүд нь доор байна. Энэ хөөрх юм шүү дээ. Яа наад 14 чи 14-ийг ингэ ашиглана гэвэл надаар чи ийм бэлэн хөөрхөн зураг мурагтай. Наад чи хөөрхөн болж ирж байгааз. Одоо яаж болох вэ? Одоо эндээс ингээд нэг хоёрыг сонгочоод өөрөөс хоёр хоёрыг энэ төр сонгож болох уу? Болно.
Хольж болно. Өмнө нь жоохон хольж утгагдаад. Одоо ингээд сонгогдоод ороод ирсэн гэсэн үг тий. Тий. Тэгээс энэ дээр дараагийнхаа сонгох гэсэн юм уу? Тэг нь саяныхаа дахиад нөгөө саяныхаа үгийг над загвар гэдэг дотор орно дээдлийн. Тэр нэг хамгийн дээдлийн сонголт биш. Одоо босоо багны хамгийн дээдлийн сонголт. Босоо багны. Одоо над дотроос буцах төвчөө дараад. За одоо хоёрд над хуудснаас алийг авах юм. Одоо нэгийг сонгороо. Энэ үнэтэй юм шүү. Тий одоо үнгүй болж надулж харж ирнэ гэсэн үг байхгүй чи. Тийм. Энэ титэм шарахаар үнэтэй. Тий. Тэгэхээр чи хэрвээ үнгүй болоо саяны бичиг баримтаа явуулаад үнгүй болчих юм бол наадуулт бүгдээрээ асуудалгүй сонгогдно. За. Гоё юм шүү дээ. За одоо чи наадах наад чинь хөөрхөн бааз. Тийм ээ. За одоо тэгэнгүүтээ саяныхаа сэдв буцах гэдэг дээр нь тарчих. Саяныхаа буцах гэдэг дээр нь биш. Наад презентацийнхаа уртлын буцах дээр. Биш. Төстэй зураг наатхан дээр. За наатха энчээд ингэ наад сэдвээ биччихэд. За одоо наатхныхаа ард хичээлийн дасгалууд гэж биччих. Хичээлийн дасгалууд. Тэгэхээр дасгалтаа презентацнуудаас гарч ирнэ гэсэн. Яг энэ сэдвтэй холбоотой зөвхөн шалгалтын презентацтэй хөөрхөн ийм юмнууд гарч ирнэ гэсэн. Дандаа шалгалт авдаг зориулттай тийм презентацнууд, асуулттай презентацнууд тийм баа? Тийм. Бас үнэтэй. Тэгэхээр наад чи үнгүй болж наад чи бүгд зүгээр гар. За тэгэхээр ээлж хичээлийн презентацийн бэлтгийг ойлгочих уу? Дотор үгсгийн солио. Ойлголоо. Тэгээд татчих юм тий. Тэгэл татчих саяных шиг. Одоо зураг янзлах. Чигш гайстай амар зас нэг шиг. За одоо чи дахиад нөгөө файл үүсгэх рүүгээ ороод шинээр үүсгэх За одоо наадхан дээр юм штэ. Документ файл бас гэж болно. За зураг туудас наадхаа. Зураг туудас. Зураг туудас их юм дээр наадхан дээр чи ямар төрлийн зураг туудас их вэ гэдгээ сонгоно. За шинжлэх ухааны өдөрлөгт зориулсан бол наадуулчин гарч ирж байна те. Сайн нэг хамгийн сүүлийн хайлт чинь хими юм байсан учраас Science Lab тэрэгцсэн юм гарч ирж штэ. За тэгэхээр наадхаа чинь За тэгээд дараад үз. Тийм зураг туудсууд. Наа чи энэ нөгөө хичээлийн өдөрлөгт зориулсан постерууд гэдэг. Загварууд гэсэн үг шүү дээ. За тэр доотлын хар маран тэр бол хөөрхөн байгааз. Нөгөө хичээн 14 хоногийн постер хийхэд. Тийм. За наат авчих. Наад шараа авчих. Шар алга юу ч гэсэн сонгочих. За тэнгуүтээ одоо наад хүнийхээ зурган дээр очтоо. Наад тавстаа. Тий. Одоо чи тэнгуүтээ нэг үүлэн дээр дээш харсан оруулах гэдэг нэг юм байж байгаа цажуугийн баганд. Доотлын босоо баган дээр. Босоо баган руу уршаа яваа. Мау забар уршны бол оруулах гэсэн тэр нэг үүр шиг юм байна. Чи урбуур хамгийн уртлын игнэрний сонголтын цэс рүү орно. Тийм ээ. За. Одоо наанасаа файл оруулах гэж байгааз. Наад руугаа дар. Файл оруулах биш. Чи файл оруулах гэдэг дээрээ дар. Наа чин бэлэн зураг татаад байна. Наа чин чиний хуучин оруулсан зургийг татаад. Би бол яг ясам дээр энэ хуучин оруулсан зургаар янзлж сурах гэдэг байхгүй юу? За наад зургаа тэгвэл оруул. Үгүй одоо энийг эхлээд хийчи. За байршуулах гэчээд файл байршуулах гэдэг. Хавтас үүсгэх зураг. За файл байршуулах. За ингээд зураг оруулах юм тийм. За одоо нэг хэвтэй зураг олчих. Наад чинь байрлна гээд сургуулийн зураг мураг ч юм уу нэг хэвтэйхэн зураг олчих чи. За наад зургаа сонгочих. Наадах чинь болж байна. Хэвтэй зураг л авчи. Аль нэг. За. Энэ тэгээд ягаад open гэдэг идэвхжгүй байгаа юм бол. За чи ямар ч OneDrive дээр байгаа зураг идэвхжгүй байгаа юм. За одоо уншиж штэ. Гүү тэр зүгээр түрүүний миний сонгосон зураг идэвхжгүй байсан. Тэр OneDrive дээр байсан байхгүй юу? За дахиад тэр байршуулах гэдэг рүүгээ дахиад ордоо. Одоо зураг чи ороод. За мэдлээ наадхаа чирээд саяны тэр хоосон зурагныхаа талбай дээр дөхүүл.
Одоо очиж байгаа. Тийм ээ. За тэгээ ингээд текстүүдээ янзлчин наатаха эргүүлж тойруулно, багтаано, яано, энэ үү одоо ингээд хасна, тална ингээд төөрхөн болгоно. За. Энэ үгээ бол шууд бичээл янзлж чинь дээ. Тэгээ наатаха үг бол шууд үгнүүдээ бичээл янзлж. За одоо тэр нэг одоо би жишээ нь нэг ноутбук илэм дээр татсан зураг байгаа байхгүй юу? За. Ийгээд татсан. Канва руу оруулаад янзлах гэж үзэж чадахгүй тэгээд орхисон. Одоо чи тэгвэл ноутбук илэмийнхаа зургийг оруулж ирээд балруултаад үгнүүдээ балруултна гэсэн үг байхгүй. Тэр чи үг үсгийн алдаатай орж ирж байгаа юм. Тэр үг үсгийн алдаатай гарч ирээд байгаа юм. За энийг ингээ орчихгүй. Энэ бол чадна. Хийж болохоор байгааз. За одоо дахиад тэгвэл за одоо тэгэл саяных шиг татаад авчих штэ. За тэгэл сурталчилгааны хуудас гэдээ дахиад ор. Саяны одоо бэлэн зурган дээр ажиллаж байгаа бол дахиад сурталчилгааны хуудас гэдэг рүү орох уу? Портрет. Тий. Босоо зураг янзлах байгаа бол босоо руу сонгоно, хэвтэй зураг янзлах байгаа бол хоошо хэвтэй рүү норно. За чи саяныхаа тэр нөгөө янзлах байгаа зургаа тат шууд одоо. Наа чи одоо загвар харахгүй штэ. Наатаха томрол. Амар ч гэсэн дэлгэцээ дүүргээд ав. Тэгэхээр ингээд тэнцвэрнэ. За одоо тэгээд авчих. За доотлын тэр харагдах хувийг жоохон томруулчих та. Доотлын тэр харагдах хувийг тэр ерөнхийдөө дэлгэцэн дээр жоохон том харагдана. За тэнцвэрээ над үгсгийн алдаатай яг үгэн дээр очие. Наполеоныг ихэд энэ О үсэг байдаг лөө. За одоо наадах зурган дээр буцаад очиж та. Тэгэхээр балруул зурган дээр очир. Зургаа итгэжүүлчих. За тэгэхээр балруул гэдэг юм гарч ирж байгаа зүг. За балруул дээр ороо. За шилэл балруул. Наадах чи арын дэлгэцийг арилгахгүйгээр наад чи нөгөө үнтэй гэдэг дээр гарч ирэхгүй байна. Зүгээр балруул болохоор наадах чинь шууд цагаан болгож арилгана. Харин тийм билээ. Тэгэхээр саяны тэр үнгүү болчоор наад шилэт балруул гэдгээр арилгахаар арын дэлгэцэн хэвээрээ зөвхөн яг фотошоп шиг дэлгэцэн балруулдаг байхгүй. Тэгэл үгнүүдээ балруулдаг гэмгсэн шууд үгээ нэмжиж оруулаад текст нэмждэг байхгүй. Харин тий. Тэгэл засчдаг. Тэгээд би тэгвэл үнгүү эрэхтэй болохоор болохгүй юм байна л да. Тийм чи үнгүү эрэхтэй болохоор болохгүй байгаа. Юмнууд ч. Ойлголоо. Мосоо. За. Тэр нь болохоор юм шиг байна уу? Болохоор юм. Би нөгөө фотошоп дээр өмнө ажиллаж исэн болохоор ч. Шөө нэмэлт фотошоп бол өөр юм би юу лээ. Өөр боломж үнгүүдээр. За би одоо гаргаад ирээ. За одоо энэ дээр шүү дээ. Саяных шиг одоо ингээд нөгөө байршуулах дээр би одоо нэг ийм зурган дээр оруулаад тэнгүүтээ миний тэр бол зүгээр натгач. Зүгээр шүү дээ. Зүгээр. За одоо энэ дээр би энэ зурганы энэ нэг хэсгийг балруулдаг гэхээр шидэт арилгачдаар яаж балруулдаг чинь харуулах уу. За энэ нэг хэсгийг би арилгалаа. Энэ одоо муухай харагдаад байгаа учраас гээд ингээ арилгачих юм бол за ингээд арилжиж байгаа. Наа чи гоё юм байна. Тэгвэл үнгүү эрэхтэй л үнгүү болох хамгийн чухал. Тийм байна. За би арын дэвсгэрийг арилгаж болно бас. За энэ зурган дээр би арын дэвсгэрийг арилгая. Энэ үнгүүдээр арын дэвсгэр арилна. Шууд дээр. Ургай яваадтай. Тийм ээ. Ингээд зөвхөн хүүхдэн салаад ороод. Тэгээ чи энэ чинь нөө фотошоп дээр ихэр чи амар зүдэрдэг штэ. Тийм штэ. Гараар механикаар хийдэг. Энэ хоёр үнгүү эрэхтэр энэ хоёр орж ирж байгаа. Хамгийн гоё. Тэгээ буцаад тэр чи бичиг баримтаа яаралтай бүрдүүлж чи тэрийг л авна гэсэн үг угаасаа. Тийм. За тэгэнгүүтээ одоо энэ дээр хиймэл оюунаар юм хийлгэж болно. За тэрийгээ заадаг. Хиймэл оюунаар слайд бэлдүүлж болно. Энд чи бас хөөрхөн бэлдээд идэг юм лээ. Ачгүй бэлдэж юм лээ. За чи энэ AI хаа вэ? AI.
Аны доотлыг болчих. Зүгээр тема болохоо да. За энд дээр. Энд одоо Canva AI гэсэн багаз. За Canva AI дээр нь болохоор кодчилж болно. Төрөл бүрийн кодчилж. За тэгэнгүүтээ би одоо юуны кодчилж гэж байгаа вэ гэхээр биш үү? За химийн хомьёо шалгах тоглоом хийх за вебийн код chat дээр 100 мөртөл код читэй. Энийг жижигхэн вебэнд бол нэг үйлдэлтэй юмн дээр бол вебээ ганган гаргана. Canva заяа. Тэгээ олон үйлдэлтэй болоод ирэнгүүтэл чинь юу ач тийм л. Алдаа заагаад буруу хийдэг юм л. Тэрийг дахиад засч болох уу промпт юм? Засах тусам тэнэгтээд нэгэн сайжрал нөгөөх нь муудаал нэгэн сайжрахаар нөгөөх нь дагаж муудаал урдны сайн хийжсэн юм а буцааж муутгаалцтай эргүүч өгдөг юм л. Тийм үү. Тий. Нэг юм уу хоёрхоо жижиг үйлдэл хийдэг юм дээр бол яах ч вэ? Хөөрхөн юмнууд одоо жижиг юмнууд зөв хийлгэж байгаа нийлүүлж болох уу? Нийлүүлж болох л байна. Жижиг харин тэгж тасалж хиймээр юм байлээ. Нэг дор олон үйлдэл хийдэг юм нэг хүнсэн хийж чадахгүй. Тэгжснээс бараг тийм сайтс дээр юугаа хийсэн дээр веб хуудсыг бол сайтс дээр хийсэн хамаагүй амар санагдсан. За энэ ч гэсэн ганцхан юм. AI чи юу гэдэг л нэг судалгааны боловсролт хийдэг AI. Судалгааны ажил дээр боловсрол нөөдөг билем дээр л хийгээд байгаа шүү дээ ер нь. Биш чи сурвалжийн орлого. Бүр юу шиг За энэ код нь. За ийм хараа ийм хөөрх юм гараад ирлээ. Харж байна уу? байна. За амархны нь үзэх үү? За тэгээ. За энэ дээр хараа. BR тэмдэг нь болохоор berry бром. За ингээд зүг гэж юм те. За ZN гэхээр за цаар. За зэг нэгийг зориуд худлаа. Калийг за би натр гэдэг өгчээ. Тэгэнгүүт дэлгэцэн дээр энэ ингээ хөөрхөн хими элемент шалгадаг хөөрхөн юм байгаа даа. Манган. Магний. За тэгээд ийм хөөрхөн ийм вебсайт маяг хүүхдүүдээр ийм юм хийлгүүлээд тэгээ энүүгээрээ хөөрхөн бүтээл болгуулад ингээ явахаар хөөрхөн. За тэгэнгүүтээ за энийг алт гэсэн чинь зис гэдэг дээр зисийнх нь аль вэ гэж энэ сонголтууд нь 164 оноо. Ингээ авсан оноо маш сайн байна. 450 оноо авсан байна. 107 нь буруу 3 байна. Алдсан юм нь энэ байна гэд дахин тоолох гээд. Энэ өөрхөн бааз. Тийм ээ.
Иймэрхүү юмнууд ийгээд нийтлэх гээд одоо ингээд энийгээ дизайна өөрчлөлт байхгүй бол нийтлийгээл гэх юм бол ингээд нийтлэх гээл. За вебсайтыг үзэх гэж байна те. За тэгэнгүүтээ энэ холбоосоо хүүхдүүд рүү явуулчих юм л. Тэгэл за ингээл энэ хөөрхөн дунд чатанд нь үзээ. Хүнд гэхээр яадгийг. За энэ хүнд гэхээр энэ нөгөө элементийн нэр нь байхгүй боорн уйлах системийн хэдгээрх вэ тэр тэгэхээр ингээд гарч ирэх юм байна. За буруу хариулчих юм бол цаашаа явахгүй юм байна. Хүнд нь болохоор тийм байгааз. За ийм хөөрхөн юм байна. Canva дээр хийх. За Canva-гийн AI-тай энэ хэсэг нь бол бас айгүй хөөрхөн санагцаа. За хувийн төлөөлөгч хийж болно. За ерөнхийд зарчим болол адилхан. Ингээд ажлын төлөвлөлт хийдэг юм төлөвлөлтийн хуудсууд загвар хийж гаргаж өгч олно. За тэгэнгүүт апплайнер энийг одоо ингэж оруулангуудаа энийг хүмүүсийн хад тоомоогоор нэр мэрээр ингээд өөрчлөөд тэгэнгүүтээ гаргаад ирж болноо. За энэ дээр болохоор ямар зүрийн нэмэлт энэ дээр нэмэлт эффектүүд өгөөд ингээд тастаж болноо энэ дээр. За энэ дээр энийг уусгах гэх юм бол энийг багасгах. Инхээр энэ дэлгэц рүүгээ орж уусна. За тэгээд шидэт зөвлөмжүүд гэсэн байна. За ийм лого, ийм хөрхийн юм хийж болно, оруулж ирч болно. За Canva-гийн нэг давуу тал бас болохоор лого зохион бүтээж болно. За лого зохион бүтээхийг болохоор одоо эндээс хоёлаа хоошоо явуулаад за presentation Instagram нийтлэн тэрийг бол ойлгоцсон тий. Шэт хуудас моцыг бол ойлгосон. Вебсайтын загвар саяны тэр бэлэн вебсайтын загварууд энэ төр байж болно. За урилга сэтгүүл. За энэ логоны загвар энэ дээр бол маш гоё юм байна. За тэгэнгүүтээ би одоо энэ дээр бузаан гэдэг үгээр лого хийя. За ийм үгнүүд ашиглаад хийх. За энэ мууч science тэгвэл англиар нүгэл та. За science гэдгээр нь. За энэ science гэдэг ийм логонууд байна. Химийн холбогдолтой лого, физикийн холбогдолтой лого ч юм уу. Ингээд ийм логоны бэлэн загварууд байна. За энэ дээр одоо жишээлх юм бол Brian Tech гэх юм. За энэ логог ашиглая. Цагаан бол ерөнхий онцлогоос. За энэ үгийг нь болохоор эффект өгөөд энэ үгийн дээш нь болгоод энд нь тавьчихъя. За энийг татчихъя. Энэ дээр нь би бузаан. За энд нь. За ингээ цагаан бол ерөнхий олонлын сургууль бузаан гэсэн ийм логотой болж байна. За энэ дээр болохоор юу оруулж ирж болж байна бас. Энэ логоны энэ хэлбэрийг энэ дээр татж оруулж ирж болж байна. Энийг болохоор эргүүлээд энэ татаа эндээ юу та. За одоо энэ дээр болохоор титлээ оруулчихъя. За физик.
Physics. За физикийн хөрхөн лого орно. За энэ дээр тэгвэл физик байхгүй байна. За тэгвэл жожоб. Geography. За энэ хөрхөн луучин гэдэлтэн тавьчих. Энэ луучингийн луучингийн нэр үлээ. Татаад онцгой тавиад. За одоо надаа юу хэрэгтэй вэ гэхээр ингэж холбосон зураас ч юм уу ийм юм хэрэгтэй болчиход байгаа юм те. Энийг жоохон жижигрүүлээ. За ийм логоч хийсэн болж байна. За эсвэл энэний гадна талаар би одоо надаа зураг хэрэгтэй байна ч гэх юм уу ийм текст хэрэгтэй байна. Эсвэл өөр ямар нэгэн үрээ хэрэгтэй байна гэвэл эндээс энэ дээр хүрээч. Хүрээ. Дугуй. За хүрээч төрөл хүрээ. Тэнгүүтээ би энэ хүрээгээ жоохон бүдгэрүүлээд. За ингээл цагаан гэбэс гэдэг үгээ дахиад эффект өгөөд дээш нэргүүлж асуулна. Юм бол эсрэг дээш нэргүүлчихнэ. За ингээл цагаан ерөнхий боловсролын сургуулийн лого. Явуулын ухааны заахны логочтой. Ингээд гараад. За энэ хүрээний өнгө энтрийг бол сольж болно. Энэ шаргал өнгө мөнгөний засварлах өнгөний ингээд ногоон болгочих болно. Ногоон болгоод энийг цэнхэр болгоод энийг тодхох болгоод энийг цайвар хөх болгоод энийг үр барах болгоод за ийм болгочихвол байна уусан одоо ингээд энэ лого жоохон томчлон байна гэвэл нэг жоо хатчихсан. За саяных шиг нөгөө бэлжилж болж байна. Норсон ч. Яа. За тэгэл хадгалагтаа ингээл бастай нэг зураг хэлбэртэй. За гэх юм бол ингээсчлээс байсан. Логон яа. Загвар гаргана. За лого бүтээж болдог нэг ийм гоё давуу тал байгаа. Яа дараа нь ийм л оюун ашигладаг. За номны cover хийж болно. Номны cover гэх юм бол энэ байна. Документ гэсэн энэ номны загварууд нүүрнээс гарын авлага, тарах материал гарын авлагуудыг нүүрнүүдийг хийж болно. Янз бүрийн номын нүүрүүд, хилтгэлийн нүүрүүд их ийм бэлэн загвар байгаа. Бэтнүүл бүрийн юм гоё ном хийх ийм номны загварууд байна. Заавш. За төрлөгийн автобус хийж болно. Урлагийн загварууд бас хөрхөн урлаг гайд нэрийн хуудас одоо хэлэх юм бол энэ урлаг босоо урлагийн загварууд байна.
За энэ дээр бол одоо ингээд төрөл бүрийн урлагийн загвар. За энэ дээр хурим гэдэг. За ингээ хурмын урлаг байна. За март байна. За мартын 8-ны урлагууд байна. Төрсөн өдөр аль гэж төрсөн 8 насны төрсөн өдөр л гэдэг шүү. За энийг ерөнхийдөө болохоор бас англиар өгвөл илүү бас наривч сайтай гарч ирнэ. Марч 8. Мартын Women's Day гэдэг илүү наривчлалтай хамтарлаас гоё сонирхолтой наривчлалтай байдлаар гарч ирнэ. За ийм байна. За ойлгомжтой байна уу? За